Одоо шууд тавлгааны өрөөр орох чинь. Хавдрын харуултаа харна. Амжилт хүсээрээ. Зя бид хэд өнөөдөр хүнсээ авлаа. Тэмүүлэмтээр гараад тэгээд ийм хайрцагтай жимс, сэмчин, мандарин, усан үзэм, черри, киви, банан авсан юм байна. Дээшээ болохоор одоо нөө тандаа бэлэн жоо идэх юм авлаа. Газ чанаад идчих, болгоод идчих. Гоймон дандаа тэгээ бүгд халуун ногоогүй. За тэгээд ийм шүл, жүүснүүд, тэгээ йогурт, нөө өглөө эртгэн газ анчууд юм уу болохоор өглөө эрт газ идчих талах. За тэгээ уус болохоор нөө ам айгуу сангат юм бэлээ. Тэгэхээр нэм жижиг ус авчлаа. Тэгээд тэмүүлэн битээр бас нөө хүнд юм өргөж болохгүй болохоор арай чүү хийж л ирлээ. Тэгээд такси бас олддггүй дэлгүүрт очсон. Тэгээ хамгийн азгуун заяа нэг дэлгүүрлөө таксидаа тавьчих чинь нөгөөтг нь нэг сарда 14-28 ингээ 2 өдөр амардаг байл яг хөө тийм азгүй бахтай яг өнөөдөр 14 байсан. Тэгээд өөр дэлгүүрлөө алхаад очсон. За хаагийн байдлыг хэдүүлээ хамтдаа харцгаа. За хаагийн иймэрхүү өнөөдөртөө хавдрын харуултаа харна. Хавдар нэлээ яг хацарны доор байна те. Гэтэ доороос эхлэх айгу сайн байдаг гэсэн. Дээрээс биш. Яа, за тэгээ саяны авсан хүн сараа яг 247 мянга болсон. Воноор 600 мянга болсон тийм. Нэлээ их юм авсан байгааз. За хөргөч рүүгээ да. За хаалгаанд орох гоо тэмлэг дээр ирлээ. Миний хаалгаа 3:30-аас 9:30 минут хоцроод. Гэхдээ 4-өөс 3:30-аас бэлтгэлээ хийсэн 30 минут хоцроод 4 цагт ирлээ. Одоо бүр эмнэлэг маань танил болсон. За хагалгааны өмнөх бэлтгэлээгээд хувцас бүтэн солиод тэгээд нур амаа угаагаад за тэгэнгүүтээ одоо энд нөгөө нэг өмнөх бүх зургийг авах юм байна. Бүх талаас нь аваад тэгээд дараа нэмжтэйгээ эцэлсэн байдлаар нэг дизайн гаргаад тэгээд орох чинь. За нүрээ талаас нь зураг авахуулаад бүр нэг зураг биш 4 зурагтай эмчтэрээ очисон байвал яах вэ? Ер нь хагалгаанд орж байгаа охид бүсгүйчүүд маань эмчтэйгээ маш сайн ярилцаж өөрийн хүсч буй хамраа болж өгвөл зургаар өгөх хэрэгтэй юм байлээ. Мөн ачиг өвдөлтөө сайдаг бол донорын мөгөөс ашиглавал дараа нь өөрт мэдрэгдэх өвдөлт маш бага байдаг. Гэхдээ нэг сонин зүйл хэлэхүү би өмнө нь донорын мөгөөсийг үнэтэй байдаг гэж бодсон чинь яг эсрэгээр өөрийн хавирганы мөгөөс нь илүү үнэтэй байдаг байвал яах вэ? Сонин байгаа биз. За эмчтэйгээ уулзаад тэгээд одоо бүх юмаа бэлэн болцсон. Одоо шууд тавлгааны өрөөр орох чинь. Тэгээ ерөнхий ингээд яг дизайн хийгээд тэгээд ямар ч исэн миний хүсснээр хавирганы мөгөөс биш донорын мөгөөс ашиглахаар болсон. За тэгээд ороод гараад ирье. Амжилт хүсээрээ. Сэрээд ялаа. Үйлсэн те. Үйлсэн санаад шүү дээ. Сэ битгий үлээрээ гээд. Йой. Хамар бол шууд мэдэгдэж шүү те. Зигзиг босоол ирсэн биш. Зигзиг. За таарч гинөө. Зэ өчтөр хов болсон байсан хөрөгч өнөөдөр дүүргсэн ч гэжтэй яг гоё дэлгүүр болж чадаагүй. Яаль чадхаараа ер нь бол ингээ гоё цуглуулад. Зэ золоо яаж ийн? Гайгүй. Хэрөөсөө хаалгаа. Яаж сэрлээ? Уйлсаа. Хэр чангууллаа? Би яаж вэ? Энд за яаж ийн? Хавирга аюултай. Хавирга авир үлдчихсэн. За одоо ингээл маргааш биел үлдлээ те.
Тэгээ надад амжилтсарээ. За яг одоо шөнийн 11 цаг болж байна. Би тэд юу хоол хийх? Шууд хоол захиалсан. За ямар хоол захиалсан бай тэдүүлээ харцгаая. За тансууюуг. За ингээ хоол захиалсан байна. Хамар чихээс болохоор амар хэцүү мэдрэмж байна. Тэгээд толгоо дух жоох өвдөө тэгээд хараас тэглэлцээ болохоор нүд жоох аргаад байна. Ярьж чадахгүй. Би чихээсээ хаагийг бодохдоо нэг хоногийн аав. Тэрийг хол харьцаагаас хурдан болсон хагалгаа 1 цаг 30 минут л болсон. Би сая энэ болтоо соличлоо. Ишээгээ цус ч юм уу юм шүүс урсдаг гэсэн. Тэгээ миний харьцаагаа баг урсан байна. За хагалгаа минийх 5:30-д эхлээд одоо шөнийн 1 цаг болж байна. Хагалгаанаас гарч ирсэн цаг болохоор хэдэд гарч ирлээ? 8:30 хавцаад гарч ирсэн. Тэгээд 9 гэхэд би бараг гэртээ ирсэн. Тэгээ харьцангуй нөгөө нэг гайгүй шүү бас. Имээ уцсан яг ингэж бүр юм амар зовирлох одоогоор бол юусэн алга. Хаагийн өчтөр нэлээ зовиртаад хана айгаад зэж. Надад бол харьцангуй гайгүй. Яг амаараа авсгалж байгаа энэ л жоохон юу гэн. Би тэгээд урдны өрсөн миний хамаар ингэж яг ингэ чивчхээс тийм хоёулаа битүү байж өрсөн үзээгүй юм байна. Анх удаа ингээ хоёр хавраа чихүүлчээд ингээд юм ярихаараас жоохон эвгүй ярьд юм. Хоолойны өгч гэсэн эвгүй сонсогдож байгаа ах гэж бодчихжээ. Тэгээд зөндөө юм идлээ. Юм идэх, юм зажлахад харьцангуй гайгүй байлаа. Тэгээд өвдөлт маш бүр сансныг бодоход бүр маш гоё. Би одоо бүр амар happy байж чадаад байна. Маргааш жоохоо яг угаасаа эхний өдөр юм хавдалт байдгүй юм байлээ. Одоо ингээ минь зөв зурагаас та тартаа. Хоёр хамар болтой хүмүүс байна. Чи тэгтээ заяо. Намайг бодохдоо нөгөө таславч морилт болохоор чи бүр үнэхээр хамар битүү яриа сурцсан юм байна. Би өнөөдөр эмчтэй шууд хэлсэн. Би бол зүгээр донор аммаар байна л донорын мөгөөс ашигланаа л гэж хэлсэн. Эмч тэгээд за тэгвэл чи солонгос руу жоохон их ирж очив шүү л гэж хэлээ. Ер нь бол яг хөө ингээд донорын болохоор харьцангуй эмчийн хяналтанд их байх хэрэгтэй байдаг гэсэн. Тийм болохоор жоохон их ирж очин шүү гэсэн. Тэгэд өвдөлт авахгүй айгу гоё гадах юм гэхгүй юу? Тэгэхээр миний амар угаасаа ингээд айгу жижигэн байхгүй юу? Тэгэнгүүт жижигэн хамрын чи нөө сул тал нь хацраа айгу том харагдвал тийм ээ. Нүүр нэгэ химэндээ тэгвэл минийх ингээ хацраагүй том харагддаг байсан. Одоо ингээ хамар хийгээ өндрүүлсэн ч юм миний нүд айгу гоё ойртод гоё болцсон юм гэж бодох яа. Бараг таалагдаад байгаа юм шиг. Хамарыг өндөрлөөд урт олгоод тэгээ шонтоолгосон гэсэн юм ер нь бол. Гэтэ хитрхийн шонтоололт бол хийгээгүй. Одоо ер нь бол манай хийж байгаа имлэг бол харьцангуй хүнд тохирсон натурал хамар хийдэг. Шууд тийм юугүй шууд хиймэл хамар бол хийдэггүй зөвлөдгөө юм байлээ. Ер нь бол эмчийн заавар нь илүү тийм натурал өөртөө зохисон хамар л зөвлөдөг. Эмч орж ирэнгүүт цовлогч та автоматар шууд юу ячт юм бэлээ. Эмчийн цагаа хэмнэх үүднээс шууд мдэггүй зүйлтийн тариагаа явуулчт юм бэл. Тэгвэл би шууд л юу байсан бодцсон. Тэгэл нэг сэрхтээ би уйлсан. Би угаасаа уйлна гэдэг юм bijсэн заяа. Ер нь бол ингээд орчуулж тэгжээс ахгүй юу. Хүн нэг согтуудаа гаргадаг тийм авираа гаргадаг гинэ. Би баян уйлаад байдгүй л дээ. Зүгээр яг амьдралдаа нэг удаа согтууж үзэх тэр үед нэг уйлж исэн юм билээ. Тэгэхээр би өөрийгөө уйлах болоо гэж бодсон чинь яг уйлсан. Тэгээ би амар чанга уйлсан гэсэн. Тэгээд битгий уйлаараа нүд чи хавдсан шүү гэсэн болохоор тэгээд газ зогсохыг хичээсэн. За тэгээд газар давхар унтуулж байгаа байхгүй юу? Унтлахын процесс нь бүтэн унтуулга биш юм байлээ. Бүтэн унтуулга гэдэг чинь нөгөө хүний мартад санах дараачтай нөгөө нэг юм жоохон хор нөлөө байдаг дараа тийм биш. Хагас яг ингээд суцаар унтуулаад давхар ингээд газар унтуулчдаг болохоор энэ нь өөрөө дараа нь юм нөгөө хор нөлөө бол байдгүй гэсэн. За хаагийн процесс дээр ярих юм бол бас манайхан таславчаа янзлуулах гэж хүмүүс ч зөндөө байдэн штэ. Монголд ер нь бол таславч амар их сүүлийн үед ингээд морилттай хүмүүс их болцсон байсан. Тэгээд хаагийн таславчийг янзлахтаа сая нэлээд морилттай баг хамрыг хуглаж байгаа тэгшилсэн гэж би сонссон. Тэрийг бол яг үнэн процесс үгүй мэдэхгүй те. Тэгээгүүт ингээд яалтчгүй хоёр талын мах ихтэй махын тийм гамрит ихтэй тэгвэл махын ингээд зүсэж аавж ингээд ер нь бол хаагийн хагалгаа баг ярих чаа. Ер нь бол 3 цаг руу төгсөн. Нилээ юм нөгөө ажиллагаатай хагалгаа байсан. Тийм болохоор ч тэр одоо ингээд нөгөө нэг минийх шүүс гарахгүй байгаа. Хаагийнх бол шүүс өнөөдөр чинь 2 дахь өдөр шүү дээ. Тэгэхээр бол гарсаар л байгаа. Тэгээ чихээсээ энэ хамарлууч гэсэн байгаа чихээсийг би бол маргааш хуулна.
Маргааш өглөө ч давхуулчих Би болно. одоо Хагийн болохоор 5 дахь давхуулна гэхэр чинь нөгөөдөр ахвал. 3 хожид бараг тий. Аха. Гэтэ 7 хоноод нөгөө гипс авна ш дараа. Тэгэхэд гадна ойдлууд энэс авна. За одоо тэгээ барахад нэг орох юм байхгүй дээ тий. Яа. За тэгээ бид нар одоо тэгээ баг ирээд юу вэ? Бараг 7 ч юу? Тэглээ. Би тэгтээ юу ахж байгаа? Хамрын ойдлоо гипс авахулсан өдрөө ер нь эмэгтэйчүүдийн эмнэлэгтээс үзүүлэх гэж цаг авсан байгаа. Би ч бас 3 удаа төрсөн тий. Ер нь бас нэг эмэгтэйчүүд талдаа анхаарч гэж одоо нэг үзлэгийн цаг авчихсан байгаа. За тэгээд ер нь 2026 он бол үнэхээр эрүүл мэндээр амьсгалсан жил байна. Золойг болохоор жохоо хөхөрч эхэлж байна. Миний хөхөрдгүү байна. Хөхөрчдөг нөөртэй байхгүй цагаан царайтай болохоор жоох ингээ хөхөрч ногоорж могоорж л идэх юм байл та минийх бол. За өнөөдөр яг хагалгаанд орсны маргааш 1 хоногийн дараа хамрын чихээс авах гад ирж байгаа эмнэлэг дээрээ. Одоо 12 цаг болчихээ. Тэгээ миний хавдар нэг иймэрхүү жоох хөхрөлттэй болох чинь. Чихээс авчвал аюу гоё идэг гэсэн. Чихээс болохоор ерөөсөө унтаж идэр болж чаддаггүй юм байна. Зэтэй ороо яаж авдгийг харцгаая. За өчигдрийнхаа хагалгааны дараа хүрээний яг хажууд өрөөнд орж ирээд өнөөдөр одоо би чихээс ахуулж дуусаад хаван буулгах тариагаа ялгч надад тусал юм байна. За тэгээ өнөөдөртөө нэлээд жоохон юм нэг ягавт рөнгөтэй юм нус шиг юм авах гарна гэж. Тэгээд бас нөгөө тос өгцөн байгаа тосоо байн хатаахгүй төрхөх ёстой юм байна. За чихээс ахуулаад гараад ирсэн. Тэгээд тусал хийлгсэн бас хаван буулгах тусал. За тэгээд өөр бас юу аппаратанд орд юм лээ. Тэр одоо шарлага марлага баха. За тэгээд гараад ирсэн чинь маа тэмүүл хаалгаанд орох бэлтгэлээ гээд тэгээд шууд зөрөөд орчлоо. Тэгээд өчигдөр уржигдэр битэрийг хүлээсэн юм чинь би бас хүлээж агаад хамтдаа аваад явъя гэж бодоод хүлээгээ сууж ийнас харьцангуй би нөө хавирга өдрөөс өгөөгүй болохоор миний тэнхээ бол харьцангуй гайгүй байт юм байна. Тэгээд чадвал нэг доошо божи мэдээд эсвэл нэг хэмэд хүслэхгүй бол өнөөдөртөө идэхгүй зур копи уучи гэж бодож. Оо чихээс бол бүр үнэхэр чанга юм байна. Чихээстэй байна гэдэг. За таад маань битгий зочоорой. Жохо юм хавдар мавдар бол хэд хоногтой байх юм шиг байна. Тэгээ миний энэ хөхрөлтийг хардаа. Хөхрөлт бол байна. За тэгтээ надад бол одоо хавдартай байгаа ч гэсэн хамар өндөрлөгдсөн нь бол амар мэдгэдэд амар таалагдчихэж байна гэхгүй юу. Тэгээ өчигдөр нөө сөглөгч намайг төрөнд тариаж захтай тэгнэ. Өчигдөр зөндөө уйлсан санаж нөө. Ой нэдтэй. Тэгэхээр нөө жоохон санаж байна. Өнөөдөр инээж болохгүй, найтаж болохгүй, ханааж болохгүй, ер нь найтай авахгүй байх. Аргууд судлаа л гэж энэ. Найтаж бол ерөөсөө болохгүй. За Тэмүүлэнгийн хагалгаа одоо дуусчин гэсэн. Тэгээ бисээ Монгол охинтойгоо хоол идээд доор нөгөө гумтааны газар яд юм лээ. Тэнд нэг гумтаа идээд. Тэгээ уг нь Монгол охиноо даана гэж утсан чинь намайг үгүй би таныг даана гэсэн даачлаа. Яна дараа л гоё хоолнд тайлхаас гоё. Тэгээ би тэдийг бас гипс авсны дараа хэдүүлээ гоё гарцгаая гэсэн. Гипс аваад нэг арай хүн шиг болсныхон дараа гарцгаандаа. Нэг имийг авахгүй тавтагт ороод ирлээ. Цаачаа хаг өвтөр имийг авчирч ирсэн. Өнөөдөр би Тэмүүлэнгийн имийг авах гэж байна. Тэгээд яг өдрөө өдөрт антибиотик бичээд өгчтэй юм гэлээ айгу амар. Тэгээд 7 хоног ерөнхийдөө антибиотик өгөх шаардлагатайсэн. Тэгээд эмнэлгээс болохоор хүүтэнжин за тэнгуүтээ бусад одоо тэр нэг хөвөн арчих юу одоо ингээд цэвэрлэх юмар л тэгээд тиймэрхүү бүх зүйлсийг өгчтэй юм байлээ. Гатар одоо ингэж явахаас санаа зовхоо болцсон шүү дээ. Яг гэвэл яг энэ хавийн дүүргээр дандаа л яг ийм хүмүүс явт юм билээ.